Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 109 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Even the toughest dogs can be afraid of vacuums. Ана. За тэгэхээр өнөөдрийн маань персепт маань амар тийм хөөрхөн энгийн юм шиг хэдний хөгжилтэй юм шиг персепт гэж санагдаж байна. Нөө хамгийн эр зэрэгтэй байгаа нохож гэсэн тоос орогшны чимээнээс айж болно гэх. Энэ маань өөрөө нөгөө нэг юу илэрхийлдэг вэ гэхээр хүн нөгөө төгсөө халбгүй гэдэг юутай. Одоо нөгөө сүүлийн үед гарч байгаа ингээ хүүхэлдэг кинонуудыг хараад хахад миний одоо хамгийн сайн яг энэ персептийг сонсчоод ингээд толгоонд орж ирж байгаа нь болохоор нөгөө Encanto байна л да. Нэг гэр бүлийн амьдралыг харуулдаг шүү дээ. Ер бусын янз янзын авьяас чадвартай гэр бүл донд ерөөсөө тийм авьяас чадвар байхгүй нэгэн яаж амьдарч ийн гэд. Яг л тэр шиг яг тэнд болохоор ингээд авьяас чадвартай байлаа гэд тэр хүн болгон өөрөө өөрсдөө гэсэн нөгөө асуудалтай байдаг. Тэгэд авьяас чадварынхаа хэрээр ингээд нөгөө нэг энэс амар олон тийм дарамт шагалд орж ирдэг штэ. Гэтэл яг үнэндээ хамгийн зоригтой нэгэн ч гэсэн айдаг зүйл байдаг. Одоо нөгөө хамгийн хуурай газар дээрх хамгийн том сүүн тижилтэй амтан болох заан хүртэл хамгийн жижигхэн холгоноос айдаг штэ. Яг л тэр шиг бид нөгөө нэг юмыг гаднаас нь хараад энд ерөөсөө айдаг зүйл гэж байхгүй байх, энд ерөөсөө чадахгүй зүйл гэж байдаггүй байх, бүгдийг чаддаг байх гэдэг нэг тийм ойлголт байдаг хэрнээ. Тэр маань яг тэр ингээд нөгөө нэг бидний одоо нөгөө нэг тэр хүнийг яг жишээ нь ингээд тэр хүнийг яг сайн мэдгүй бэжэж ингэж гаргасан төгнөл мө нөгөөндөө ямар их юм сэтгэл зүйн дарамт учруулдаг вэ гэд. Тэрийг ингээд бас бид нар бодох ёстой. Тийм ч учраас аливаа нэг зүйлс хүн бол төгс бишээ. Чиний харж байгаа өнцөгч гэсэн тэр хүнийг одоо бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Тийм болохоор бусдыг ингээд нэг сайн мэддэг юм шиг, таньдаг юм шиг хизээч битгий аашилж байгаарэ гэдэг нэг тийм хөөрхөн сургаал өнөөдрийн маань энэ персептнес гарч ирэх юм болов. За тэгээд одоо юу яадаг гэдэгтэй те нэг л лаг том биетэй нөгөө бүхчүүд маань яг үндэ л хэд нэг тэнд Джон байна Алзен гэхэд юу яагаад сэн нарийнхан хоолой гаргаад айгаа цухтахыг хэн хэлж мэдгүй те. Гэтэл яг үндэ иш чаваас энэ юу хийж чаддیں۔ Гэдэг хүн маань хідэн килограммын маш хүнд шуудатай зүйлийг өргөөд нэг тийшээ аваа шидчих магадгүй шүү дээ те. Тийм болохоор альва нэг зүйлсийг гаднаас нь хизээж битгий ингээд бүрэн дүүрэн яг ингээд нэг тийм төгс дүгнсэн одоо мэддэг болсон юм шиг дүгнж байгаарэ. Нөгөө талаар тэр хүмүүс ч гэсэн чамайг ингээд амар тийм юу гэдэг ямар ч өөсөйгүй юм шиг дүгнж байгаа зүйл одоо бити ингэж тэрэнд нь ингэж нөгөө хүрх гэж өөрийгөө зовоож байгаарэ. Ягаад гэвэл хүн гэдэг чинь төгс биш. Тэгээ тодорхой хэмжээгээр алдаа дутагдал байгаад тэр нь өөрөө тэр хүнийгаа арай илүү төгс болгож чаддаг. Тэгэхээр ингээд нөгөө нэг төгс төгөлдөр гэдэг ойлголт маань өөрөө жоохон хідэн талаас нь бодож үзэх хэрэгтэй, хідэн талаас нь хож үзэх хэрэгтэй ойлголт. Тийм ч учраас за өнөөдрийнхөө персептээр хэдүүлээ. Аливаа зүйлс маань цаана бас дахиад нэг өөр бидний мэдхгүй зүйлс бэж байдаг шүү. Тэгээ тэрэнд ингээд нөгөө нэг цочирдлохгүй нэг сайхан хүлээж авах тийм уужуу тайван сэтгэлтэй нэгэн байгаарэ гэд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.